Энэ хооронд шөнөөр 2 дугаар оролцогч өөрийнх нь хүзэг боож буй эр хүнтэй тулшна. Өнөөхөр амнаас нь хар утаа гарах үед түүнээс өөрт нь юу хийснийг асууна. Тэрээр ханиалахад амнаас нь гаж батарна. Тэгэхэд нь эмэгтэй түүнээс хэлснээр дахин татахыг шаардна. Нүд амнаас нь гарч дүүрсэх үед эмэгтэй түүнийг царайг шаажна. Тэрээр хашгирын түүнлүү дайрах боловч хүрхээсээ өмнө гарын чулуу шиг хэмхэнэ. Тэрээр газарт онож бүмэсэн бүтрэн бутарна. Тэр эмэгтэй түүний хормын дотор үнс болон шатныг хараад жомлцсон. Түүнчлэн өвөөгийнх нь өгсөн хорийн хүчийг гайхан биширч энэ бол танк гэр бүлийн аравдах хор гэдгийг илчилнэ. Тэрээр зэрэмдэжлэгдсэн нүүрэндээ хурч тэр өдөр мэдэрсэн өвдөлтөө хизээч мартахгүй гэж харна. Тэрээр энэ өр хижин өвдөлтийг үргэлжлүүлэн гаргахаа дахин нандхаашна. Тэрээр нүднийхээ орд төгсгийг хашлуулах бөгөөд түүнийг танган ранг гэдгийг харуулна. Төсвөлд нь тэрээр жомлзан хорхон хорын тэмцээнд энийг хангалттай тамсгаа амсна. Дараагийн өдөр нь өдөртөгч танг үжийн багийн хандаа хандаж өг хийсэн. Тэрээр бэлтгэл хийснээс хойш дахин нэг жил өнгөрснийг дурдаад өнөө хүртэл тулааны урлагийг нь сайжруулсан ч жинхэнэ сорилт өнөөдөр өвчин гэдгийг тайлбарсан. Тодорхойлбол тэрээр багийн асагчийг сонгохоо мэдэгдэнэ. Сурагчид цачирсан харагдана. Тиймээс үжийн одоогоор төр зүрийн асагч тамилна гэдгийг тодтогно. Гэвч 3 дахь жил гэхэд тэдний хорхон хорын тэмцээнд төлөөлөх асагчийг албан ёсоор сонгох болно. Энэ нь нөхөс амьдралын тулаан тул хамгийн шилдэг оролцогч өдөртөх ёстой гэж тэрээр нэмж хэлнэ. Үүнийг сонсоод Юри бүх оролцогчид тэмцээнд явахгүй дуртахад мөрөө энэ нь хасарс төсөд өхөн гэсэн үг болж ухаарна. Тэрээр сонголтыг амжилттай зуурлах ёстой гэд 28 дугаар оролцогч танг өнөрлөө заана. Эжүнч мөн зөвшөөрч гол дүрийг гол нэр дэвшигч гэж хэлнэ. Ингээд өдөртөгч татгалзах хүн байгаа эсхийг асууна. Бүгд чимээгүй байцгаана. Үүний дараа өдөртөгч 28 дугаар оролцогчийг шагналаа авахар урагшлагыг дуудана. Тэрээр дотоод энерги гэхээр нэмэгдүүлдэг. 100 жижиг настай хүн орхиодоноос гаргаж асна. Тэнгэрийн зүрхэн үрэл бүхий жижиг хайрцгийг гартуулна. Бусад гişүүд ийм үн цэнтэй зүйлийг өнөөнөө төгсөн цэцэртэн. Өдөртөгч үүнийг багийн хасагчийн дагуу ирэх бөгөөд танк гэр бүл тэднээс ихсэл хүлээж байгаатай холбоотой гэж тайлбарсан. Гэвч тэрээр дотроо юунаас үүнээс ч илүү хүлээж байв. Гол дүр маань өөр зүйл байгаа эсхийг асуухад үжинг асан харагдана. Ингээд гол дүр маань өөрт нь хэрэггүй тул шидэд үрлээс өөр зүйл авч хасхийг асууна. Энэ нь мэдээж бусад гişүүдийн урыг хүргэн. Тэд түнд үн цэнийг нь мэдж байгаа эсхийг асууж эдгүй бол өөрсдөд нь өгөхийг шаардсан ашигна. Өдөртөгч дотоод энергийн дүүрэгүүд бол үржээс татгалзах хүн байхгүй гэж бодоод юунын оронд нь юу хүсэж байгааг асууна. Гол дүр маань хариуд нь танк гэр бүлийн 10 хорыг хүсэж байна гин. Сүүлд нь багийнхаа юуны өрөөнд цогцорч аваас нь зэсгэд рүү ширтэн. Мөрөө түүнээс ертөө үнийг л асан эсхийг асууж шидэд үрэл хандахан шаардна. Гол дүр маань илт бариад хорнуудаа авч чадаагүй тул оронд нь нэвхэрийг асан гэж тайлбарна. Мөрөө түүнийг захирал задагч тэрээр болтчих ба үүндхэн хашгирч түүнийг тэнэг гэж дуудана. Юри түүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэхэд ээжин гахсагч үлдээ хэмсэндээ баяртай байх болно гэж нэнж хэлнэ. Гэвч гол дүр маань ярээрэн тасалж үүрийг хараахан буцааж өгөөгүй байгаагаа хэлнэ. Үйл явдал хэдэн цагийн өмнөхлөө шилжинэ. Өдөртөгч зэвсгүүдийг гол дүрт гартуулаад идэвхтэй байгаа эсхийг нь асууна. Гол дүр маань хорийг авч чатаагүйдээ харамсаж байгаач энэ нь хангалттай гэж хэлнэ. Өдөртөгч өөр зүйл хэрэгтэй эсхийг асуухад гол дүр буцааж гисэн үрлийг яах гэж байгааг лавшна. Өдөртөгч үрэл ангаах ухааны танхим руу буцна гэхэд гол дүр нэгэн санаа төвшүүлнэ. Хэрв багийн гişүүд хүчийн нэгтгэн төр ахлагчийг ялж чадвал үрлийг авах ёстой гэж тэр хэлнэ. Өдөртөгч энэ нь сайн урамшиж болно гэж бодоод зөвшөөрнө. Одоо цагт гол дүр маань тайлбараад дуусгаад тэдний хорхоо хорын тэмцээнээс өмнө хизээч хамаагүй өөртөө товчлохыг уриална. Багийн гişүүд тэр даруй зэвсгийг авахар гадаршгүйдэн. Танг юуны одоо өнгөрсөн хэмээн хашгирчна. Тэднийг явахыг хараад гол дүр маань тэдэнд найр тавихгүй байхаа шийднэ. Түүнчлэн тэрээр хэрэг залуу өвхийн ахлагч болбол хүн бүрт тэнгэрийн зүрхэн үрэл өгөх болно гэж шийднэ. Үүний дараа тэрээр ирэмбир товтоохоор гадаг шалхана. Олон үлэр өнгөрч багийнхан ч маш их хүсэж хүрсэн байв. Тулааны дүндэр гол дүр маань эжнийг цохиж холдуулаад түүнийг хиддэх удаан яригдж байгаа гэсэн. Эжин ойролцоогоор 173 удаа гэж хариулна. Мөрөө гол дүрийг юу ядардаг эсхийг асуухад Юри тусгай алерт болсон бөгөөд зөвхөн өний царайг харах гэж яндардаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Мөрөө нүүр нь улаан түүнийг харах сонирхолтой байдагтай зөвшөөрнө. Эцэст нь гол дүр маань эжин лүү гараа сонгон тэрээр ярилцлаа хүлээн зөвшөөрсөн тул ахлагчийн сүлжээг өөрөө авахаа мэдгэнэ. Эжин түүний гараа сатгаад юуны бүсэд баг яригдж байгаагаар төсөөлж чадахгүй гэж хэлнэ. Ингээд өдөртөгч тэдэн дээр ирж өсөлт хөвцөлтэйг нь сайшаагаад 28 дугаар оролцогчийг албан ёсоор багийн ахлагчаар томилно. Тэрээр жинхэнэ хорхон хорын тэмцээн маргааш эхэлнэ гэдгийг зарна. Хэрээр бүсэд байгуудад өхөл хаацж тохиож хасагдах тохиолдол гарсныг дурдна. Гэвч тэдэнтэй харьцуулахад 7 дугаар бүжиг аюулгүй бөгөөд Бонгопри хатагтай дүүцхүү зөвсөлтөд хүрсэн байв. Тэрээр хорхон хорын тэмцээнд 10 хороос бүсэд төвжин хүчтэй хор хэрхийг зөвшөөрдөг. Химэн тэдэнд хамгийн сүүлчийн удаан хар орно. Тиймээс тэрээр тэдэнд өөрсдийн чадвараа тусалсан ашиглахыг тушаана. Дараагийн өдөр нь эжин гол дүрд хортой
хайрцаг гардуурна. Тэрээр өсрөөр дарагдсан шидэд хорн анцхан тусрын хүчийн аюултайг анхааруулад харааны хорийн талаар тайлбарна. Гинт тэрээр хитрхийг санаа зовхой болж гол дүрээс заавал яшин гэж амсахыг хүснэ. Ээж нь өдрөө өргөс сонгоход гол дүр атхан зөвшөөрч түүний нүрдүүд тавсаамаар зөөшөн цахин. Тэрээр зөвхөн багийн ханаас өөрт нь хөрс учруулж чадна гэж амлаад явсаа химэн газар шилжин. Энэ хооронд Тэнгэн Грэнг хорийн сав барин тэр өдөр эцэст нэрсээ химэн тунхажна. Тэрээр 10 болон шинэ холбоотонтой болсондоо өөрийгөө азтай тооцно. Үүний дараа тэрээр порталаар нэвтрэн орж багш жаагач чин шинийг хүрээж харна. Тэрээр жаагач гэр бүл түүнд хэрхэн төсвөр төлөвлөж байгааг асуухад багш тэнцээний талбар нь түүний гэр бүлийн формацийг ашигладаг гэж хэлнэ. Тиймээс түүнийг ашигтай байрлаж шилжүүлэх хамархан байв. Ран хариуд нь юу хүсэж байгааг асуухад сурагч багш өөрийн гэр бүл нь хүчгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тасгаач тогтмолоо алдахгүйгээр тан гэр бүлтэй хүчээ нэгтгэхийг хүсэж байгаагаа хэлв. Ран түүнийг өөрийнхөө ард тал болгон ашиглаж овгийн хэрэгт оролцохыг хүсэж байгааг найзав. Тиймээс хэрэг тэр дараа нь тэднээс татгалзуулж юу болохыг асуулаа. Сурагч багш үүний тулд итгэж өсгөж байгаагаа хэлв. Хилцээрээ ярьж дуусны дараа Рон баяртай харагдана. Тэр энэс мөчийн төлөө 3 жил твцсэн гэж бодож улмаар өнөөнийг алж амьдралаа эргүүлэн нохоор тангарагсав. Өөр нэгэн газар 3 дугаар багийн арчлагч Тан Кукрен цэсэнд будагцсан зогсжээ. Гэрээр сэлэн барин тангэр бүлийн цэргийн хүч зүгээр хоосон яриа байсан хэмээн гомдсож сэтгэл дондор харагдана. Түүний ард түнээс сурах гэж орцсон дайчдын цогцос хөвтөж байлаа. Эцэст нь манай залуу тухайн гоцож тэрв. Тэр эргэн тойрон харж хин нэгэн өгөхөд яг тогсон өдөр байна гэж бодов. Үүгээр хортгүй тэмцээн ихэллээ. Манай залуу хатан цохины өрөө дээр зогсоод хортгүй тэмцээний удам талбарлуу доош харна. Тэрээр энэ бүс нутаг асар том байгааг анзаарч хин нэгнийг олоход хугацаа орч магадгүй болох. Энэ үеэр сурагч багш жаагач чанын шидэт чадварын төсвөмжтэйгээр манай гол дүрийг алсаас ажиж 7 дугаар бүлгээс хүлээж яснээр 28 дугаар харж ирлээ. Тэр манай залуугийн чадвар дэмий өргөдөж гин гэж мэдэрнэ. Гэрч жаагач гэр бүл сонголтоо хийсэн тул ямар нэгэн хосгч гахаас өмнө түүнийг хордон устгахаар шийджээ. Гинт чон цочролдоров. Тэр манай залууг шидэт ажилтаар дамжуулсан өөдөөс нь ихсэн харж байхыг харав. Түүний хараа олон давхартран буюу шилжилтийн бүтц ард ногтж байхад энэ нь хэрхэн боломжтой байгааг тэр сайн ойлгосонгүй. Манай залуу эрэрэг цэцгүүгээр сэлмээрээ хоосон агарыг зүсэж шилжилтийн бүтц энэ холбоосыг тасав. Тэр таагүй харцыг мэдэрч үүнийг жаагач гэр бүлийнхэндээ авах гэж сэжирчээсэн юм. Хянагч Вон тэмцээнд хинч хөндлөнгөөс оролцох эсгүй гэж хэлснийг тэр санав. Гэсэн ч манай баатар тэднийг эхнээсээ л оролцож байсныг ойлгов. Үүнээс болоод тэр тэдний хүссэн зүйлээ хийх гэж зөвшөөрөхөө шийджээ. Дараа нь тэр тэмцээн дуусны дараа тэднээс байцахаар төлөвлөн хатан цохоноос өсрөв. Өрөөнд дотор чан хүн дээр амс ходж байлаа. Тэр өвчлөө айжээ. Тэр өөрийгөө хит хитэн давхар шижигтэн бүтцээр хүрээлэгдсэн байсныг тунгаана. Гэвч өнөөхөө түүнийг таньчихсан байв. Хэрв тэр хараага хурдан татаж аваагүй бол хорч байснаа тэр ойлгов. Түүнчлэн тэрээр хүүгийн сэлмийн ур чадвар шижигтэн бүтц. Энэ орон зай өөрийг нь зөсж байгааг харжээ. Тэр энэ түвшний ур чадварыг хизээч харж байгаагүй гэдгээ ээж тад хүлээн зөвшөөрөв. Чан үнийг буруу тооцоолж байсныг ойлгов. 28 дугаар бол тэдний дижиг хүн биш байлаа. Үүний улмаас өшөө авалтаа сайж түүний нүдэн нусайж хүүг ямар ч хамаагүй аргаар зөксөх ёстой гэж шийджээ. Энэ үеэр нэг нь охин зөтөрч амьсгадан ой дундуур гүйжээ. Тэр өхөхийг хүсэхгүй байгаа бөгөөд тэмцээнд орцсондоо харамсаж байлаа. Тэр зөвхөн ядуу эцэг гэхдээ тасрахын тулд боломжийн үр дүнд хүрэхийг хүссэн юм. Тийм учраас тэр шууд бууж өгч тэмцээнийг орхихоор төлөвлөв. Гэвч тэр гин танкокрантай тарав. Тэрээр цасан будагдсан олон хүсэн цоцсны дээр зогсож байлаа. Тэр охин руу хараад цуглархад яг сайхан цаг байна гэж хэлв. Охин зүгээр ч бууж өгөхийг хүсэн зөвхөйг орцсон боловч танкокран гэрт даруй түүний ард гарч ирэв. Тэр хинч чамаагүй бууж өгч тан гэр бүлийг орхиход бишэн байв. Гэвч танкокран түүнийг доромжлоо. Тэр охиныг түүнийг овгийн өдөрт бич болно гэж дөнгөж сая юу хэлснийг асууж доромжлоо. Охин танд дуурсан ч удаан тэссэнгүй. Түүнчлэн тийш түүний хөнгөн биеийн техникийг шоолж дотоод энергийг нь өргөдөлтэй гэж додов. Охин тэд бүгд тан гэр бүлийнхэн байтал яагаад энэ зүйл хийж байгааг нь асууж түүнсөө хашгирав. Хариуд нь тань Юкрейн өжтэй нэмсвэж сэлмээ охины мөрөн дээр тавив. Тэр залуу өөрийнх нь бүсдийг гондоож байгаа хэсгэд автах нь санаа зовгүй байлаа. Тэр бүхийг өөрийгөө сэжэн тан гэр бүлийн хүн гэж хизээч бодож байгаагүй юм. Тэрээр хөнгөн далайлтаар охины хүзүү нэгд ор зүсж ярих. Энэ үеэр манай залуу газар дээгүргүйжээ. Тэр нэг агуйг хараад зогслоо. Энэ яг түүнд хэрэгтэй зүйл байв. Хүний бараа байхгүй тул олдох аюул байсангүй. Тэр агуу руу орж түүний мэдрөхөд ямар нэгэн аюул мэдрэхдэггүй байгааг анзаараад энд хурдан хэд дасан төсөнд хүрэхээ шийджээ. Тэр агуун гүн сууж би nëссэн тул ямар нэгэн гаж нөлөө гарахгүй байх гэж бодов. Тэрээр Эаны хорнуудыг ууж хурамгцуулсан дотоод энергийг өөрийн ухааштай нэвтгэн. Хөвжийн орчиндөө энерги цуглуулж эхлэв. Гинт манай залуугийн биеэс сасрах энерги орхисон гарав. Тэрээр судал дээр хаалтыг устгаж түүний
дотоод энерги хүчтэйгээр тесрэв. Ер нь тулааны урсгийн хон үеийн мөчн хогорч эргэж наалдах үед асар их өвдөлтийг мэдэрч шууд утгаараа шинэ биед дахин төрдөг. Гэвч манай гол дөрөвний 2 дахь удаага мэдэрч байгаа тул түүнд хэцүү байсангүй. Түүний бүх биеийг энергиэр чичирч байхад нүдэн ногооноор гэртэн. Эцэст нь тэр үуж явцыг дуусгав. Кэрээр нүүрнийхээ хөлсийг арчиж яг одоо суцаа бохирчаас цэвэрсэн зүг байсан босов гэж хайхна. Кэрээр бохирын үнэрт гомдолтогч таатай санагдж байна гэв. Үүний дараа манай залуу агуухаас гарч хаган цохооны өмнө зөкслөө. Тэр хүчээ шалгахаар шийдэж гараа өргөн 2 хуруугаа урагш төвлөв. Үз үзэгдэхгүй чулуунуудыг мөргөж агуу бутран унлаа. Манай гол дүр дотоод энергийнх нь өөр ашиг мөөгүй байна гэж бодон нэртэй инээмсэглээд зөв хөдөж хөвшгөө шийджээ. Өөр нэгэн газар Танукран цастай сэлэм дарин модны өмнө зогсжээ. Тэр үүнийг уйдахтай байна хэмээн гомдолж газар хөвтөж буй хүнээс 3 жих юу хийснийг нь асуув. Жон гэж шүдээзэн бүрэн ялагдаж газар хөвтөж байв. Тэр энэ залуутай таарсан азгүй явцтай хараал тавина. Тангукран бол их өсгчийн ач хөөшийг өсгсөн өнчиг хүү бөгөөд мангас мэт хүчтэй гэх цоо яриад тэр санав. Жон гэж төрүүл зохиол боломж бий гэж бодсон ч цахнаас нь ч хүрч чадаагүй аж. Одоо тэр өөх гэж байгаагаа ойлгов. Гэвч тэр гинт тан үнэний тухай бодлоо. Тэр манай баатартай тараагүй гэх бодол нь үнэндээ түүнээс сэтгэлийг амрааж тэр инээж эхлэв. Тангукран түүнээс энэ нөхцөл байдалд яагаад инээгээд байгааг нь асуулаа. Жон гэж амьсгаагаа гаргаж зүгээр скранаас илүү аимшигтай хүний бодлоо гэв. Мэдээж Танукран доромжлогдсон мэт санагдав. Тэр өөрийгөө илүү аимшигтай болох хэрэгтэй гэж хэлээд Жон гэж ямартай ч өөх гэж байгаа тул нэг нь нууцаа хуваа цааш шийджээ. Тэр өөрийгөө үнэндээ хар өхлийн холбооны тарниуж бөгөөд их харанхан чимээгүй сэлэн морсгоё. Жинхэнэ нь мачингөө гэплээ ичрэв. Тэрээр Жон гэж хөнөхөр сэлмээ өргөлөө. Гэвч яг тэр мөчид мак хөшиж өрхөв. Тэр мэдэрд нь хачин зүйл мэдэрэгдэж хөдөж чадахгүй байлаа. Тэгээд тэр юу болоод байгааг гайхав. Хажуу талаас манай залуу орж ирв. Тэрээр ямар нэгэн зүйл мэдэрэгдсэн тул шалах гар ирсэн гэв. Тэгээд газар хөвтөж буй хөрөө хараад таньж царай байна гэжээ. Эцэст нь тэр Жон гэлээс өмнөх тулаанаас хойш идэрсэн эсхийг асуув. Гэвч Жон гэл гайхаж түүний хэн бэ гэж асуулаа. Дүр зураг өнгөрсөн үер шилжиж нэгэн залуу хүн насанд хүрсэн өндөр насны өмнө зогсжээ. Хөө түүнээс өөрийгөө сэжэн тан гэр бүлийн таринууд болохыг хүсэж байгаа эсхийг асуухад ахлах тийм гэж хариулв. Тэрээр хүүд түүний авьяас чадвараар хэд хоног өнчиг хүү шийдвэр эсрэг хин нэгэн түүнийг үрчиж авах болно гэж хэлв. Түүнчлэн тан гэр бүл одохгүй өөрсдийн инээг сазуурсан тул залуу овгийн өдөрт бичийн тэнцээнийг хөвлүүлнэ гэдгийг тайлбарлав. Тиймээс хэрэг хүү даал хураа биелүүлээд буцаж ирвэл гэр бүлийн бүх хүмүүс түүний хүлээн зөвшөөрөх болно гэжээ. Одоо цагт Мак биеэрээ дүүрэн хөрсөн газар хөвтөж байв. Тэр уруулаа хазан дотор ихтэн нь уусж байгаа мэт мэдэрч. Улмаар манай залуу түнд юу хийснийг ахаж байлаа. Манай залуу Жон гэл рүү алхахад тэр түнзөөс хөвтөж үнэхээр юм уу гэж асуув. Манай гол дүр бадлахын тулд Жон гэж энэ үрийг дахин газар руу зохих хэрэгтэй юу гэж асуухад Жон гэж ирэлдэж байгаад түүнийг мөн гэдгийг батлав. Янтан Юкрейн рүү зааж тэр залуу таринуус гэхээ хүлээсэн үү гэж асуухад Жон гэж чашгирв. Манай баатар энэ таринуусчийг уулан дарахаас өмнө мэдэрсэн сүүрэн байсныг ойлгов. Тийм учраас тэр түүнийг төрөөж барихаа шийджээ. Тэрээр Тангукраны хүзэнээс хортой зүг авч хаяхад Жон гэж цэцэрлдөрөв. Тэр манай гол дүрийг зүг хордуулсан гэж асуугаад энэ жижиг зүг ийм хариу үйлдэл үзүүлсэн гахаж байлаа. Жон гэж таринуучийн хорийг тайлж түүний байр суурийн талаар байцаах хэрэгтэй гэж санал болгосон ч манай залуу татгарцав. Учир нь хэрв таринууч хар өхлийн холбоо шиг харанхуй фракцийн хол түүний сэтэл тодорхой тул түүнийг эмчлэх шаардлага авахгүй. Жон гэж манай баатар руу хараад түүнийг маш их өөрчлөгдсөнийг тэмдэглэж үнэн бүх зүйл 50 хандж явах шиг байна гэж нэмтэлв. Гинт Жон гэж бүхийж өнгөрсөн хугацаанд тэдний хооронд үүссэн харилцаанд чин сэтгэлээсээ хүрцэлвчв. Манай залуу инээмсэглээд өнгөрсөн зүйлд ороо цартдаггүй тул үүнийг мартаарай гэж хэлв. Тангукран доош тавталсан ч манай гол дүр алгач нь. Тангукран хоосон газар бууж гайх хооронд манай баатар тагнуушийн гарт гарч ирнэ. Тэрээр өхөж буй хүнийг өршөөдөггүй ч Тангукран дээр харцдагсан тул уул мөргөө устгахаа хийжнэ. Манай хүү Тангукраны мөрөн дээр гараа тавиад дараа нь цогцос цэвэрлэх шаардлагагүй байвал тэр биш үү гэж асуув. Тангукран манай хүү гихэрцгий гэж бодно нүдэнд нь нөрөмс тэгж гинэн. Тэрээр газар үнэн. Тэр дараа амьсгал хураана. Жон гэж үнийг бишрэнгүү харж үнэхээр дарамттай хүч байна гэж бодно. Таринууч бол агуу харанхан чимээгүй сэлэнний техникийг ашиглаж шилдэг өрсөлдөгч байсныг тэр мэдвч манай баатар түүнийг хэлбэрхэн ярьчлаа. Үнэн Жон гэж рүү хараад одоо хоёр хнаа үлдсэн тул яах гэж байгааг нь асуув. Жон гэж бууж өгч гарах замыг мэдэхгүй байгаагаа хэлнэ. Манай хүччлөөр хаагарт гэлэлцүүлэн тэрний хамгаалалтад нүх гаргаад Жон гэж дүдэж өгөх хэрэггүй тул явдаа гэв. Жон гэж амь хэлдрүүлсэнд нь талаа хол илэрхийлнэ. Үүний дараа манай гол дүр асуугач нь Жон гэж инээмсэглээд түнд амжилт төснө. Энэ үеэр хороохгүй сар сэлний урсгалын төв байранд ахлагч нь хагарсан сүнсний бөмбөлөг барьж байв. Тэрээр хорвоо дэлхий дээр юу ч болоод байгааг ахна. Отгон хүүдэн суулгасан бөмбөлөг хагарсан нь хүүгээ өснгийг илтгэн. Тэрээр зарц хүнээс төрсөн ч хинээс ч илүү авьяастай хүүгийнхээ тухай бодно. Атаар хоо их нэрээсээ хүүг хамгаалахын тулд тан гэр бүлд тагнуул болгон илгээсэн
байжээ. Үүнээс болоод ахлагч уурандаа нодрогоо цангидна. Эцэг хүний хуваар хийж чадаагүй туш энэ үсийг заавал авна гэж тангарагшна. Тэрээр гандан уул руу хөдлөхөд бижхийг бүх шав нартай хаширан тушаан тан гэр бүлийг унах цаг орцсон гэж тэр шийджээ. Тан өвхтөө хинч амьд буцаж ирэхгүй гэж тэр мэдэрнэ. Уусан дээр аж хэдий шүн болжээ. Манай хүү түүдэг гашин гэрэг тохоолоо идэгч нэг их биш байгааг мэдэрнэ. Тэр өдөр шингүү гүйсэн ч ганц ч амьд хүн орж хараагүй аж. Хүмүүсийг өөрт нь ойртолдохгүй тул тэрнийг өөрчлөөгүй бол энэ нь утгахгүй хэрэг гэдгийг тэр ойлгоно. Үлдсэн амьд үлдсэн хүн жигэл гэр бүлтэй хамтарч байгааг тэр тааж. Тан гэр бүлдийн нөлөөг нэмэгдүүлэх гэсэн тэдний амуг бартан төзөвлөгөө басамжлан инээн. Манай хүү газар хэвтээд сар руу харан шөнийн тэнгэр үзэсгэлэнтэй байгааг бодож ээжтэй харуулахыг хүснэ. Тэрээр ээжигээ яаж байгаа бол гэж бодоод унтаад өгнө. Гэвч танин Райн орхон нуугдаж байв. Тэр түүнийг унтаж яхахыг хараад эцэст нь нэг хүн олсоо химэн баярсан. Сүүчийн амьд үлдсэн хүнтэй уулз хүсэл гаргаснаа санаад манай голдор руу харав. Түүнийг царай шиг юм гэж бодно. Түүний жагал багшийн зэхүү болов гэж гайхаад энэ царай нь харамсалтай ч хөхстэй гэж хийдэн. Тэгээд тэрээр им залхиж хортой утаатай лонхойг нээн. Түүний эргэн тойронд хорт оцгойг тараана. Тэр хотгоо хоронд дүрээд ундаж буй хүүд хандан надад буугамдаарэ гэж хэлнэ. Тэрээр дүрхээр хотгоодалаад манай Баатар гинт дуугана. Тэр бэлбэгтэй байгаа биз гэж асуугаад хөдөлгөөс нь өмнө хүзүүнээс нь бариад авна. Райны гарт өрөвдөртөө ханиалгана. Манай хүү бүстийг тулж хаад аюулгүй газар ногцсон хэмээн буруу тоож жигс гэр бүлтэй хамтраад байгаа хүн нь чи юу гэж хэлсэн. Тэр ямар тохиолцоо хийснийг нь мэдхийг шаардна. Райн түүнийг эрхийг мэдэж байсныг мэдээд цочрогтой шүдэр зөх бөгөөд манай голдор амьсгалмаар байвал хортой хариулж гэв. Танай Райн санджсандаа хотгоо алдсандаа харамсах бөгөөд одоо авахд хитрхи хол байгааг ойлгоно. Манай хүү түүн рүү хараад гинт хин гэдгийг нь танина. Биш түүнийг танай Райн гэдгийг мэдэх бөгөөд охин миний нэрийг яаж мэддэг вүсэ гэж гайхан цачиртна. Түүнээс болж тэр их гайхамшиг амссан бай. Яаж март хөлөөдөө тэрч байтугай энэ удаад нүрийг чинь хөлбөн зэрэмдэлхүү гэж хэлсэн. Энэ үеэр хяналтын өрөөнд жагарчан багш бухимдаж байв. 28 дугаар трүний зүсэж тод харахад хэцүү болгосон тул түүний төлөвлөгөө бүрмөсөн бүтгэхүйтлээ гэж тэр бодно. 10 дугаар өрсөлдөгчтэй хурдан ус тож байсан ч 28 дугаар түүнийг тэр дороо ачсныг чанд тэмдэглэнэ. Үүнээс болоод 2 дугаар Райн одоо 28-тай тусгаар шашигдана гэдгийг чань ойлгоно. Хэрв 28 дугаар ясууж жигс гэр бүлийн төлөвлөгөө башарна гэж тэр санаа зовно. Гинт тэрээр тэрнлөө асар их хэмжээний энерги нэвтэрч байгааг мэднэ. Тэрээр ойртон хараад харанхуй сар сэрэмний урсгалын бүтэн армийг орж харна. Харанхуй сар урсгалын өдөртөгч юм. Мачин хөдөө яштай ахлагч нар болон шав нарыг орцуулаад 300 гаруй цэрэг авч ирсний дуртна. Тан гэр бүлийн шин залуусын эсрэг бүх хүчээ дайчлах нарай хэтэрсэн хэрэг биш үү гэж тэр асуухад Мачин хүү энэ нь зайлшгүй шаарч сатай гэж зүтгэн. Гандан уул тэдний нутаг дэсгэртэй маш архан тан гэр бүлийг бүрмөсөн бүтнэр хөстэй байж хэрэг тэдний хүч цөөн байсан бол ярагдах байсан гэж тэр зүтгэн. Янсан зөвшөөрөгч тагнуурчийн талаар асууна. Минь хүү ирд бухимдан тагнуурч бүтлгүүцнийг хэлээд тэр түүний нандин дэх хүн байсныг дуртана. Тэгээд тэрээр бүгдийг дэми яриагаа зогсоож хөдөлгөөийг тушаана. Чан үнийг тэрнэр дамжуулсан харж харанхуй сар урсгалын өдөртөгч яагаад энд байгааг ахна. Тэрээр тагнуурч байсныг ойлгож арга хэмжээ авах болохоор бонг бригатлан мэдээлэх талаар бодно. Гэвч тэрээр азнаж нүүрэнд нь нэнэнсгэл тодорно. Хэрв тэр халтгчдад 28 дугаарыг аж хаяг зөвшөөрвөл түүний төлөвлөгөө илэрхэхгүй бөгөөд жагаас гэр бүл үүнд орцсныг тан гэр бүл хизээч мэдэхгүй гэдгийг тэр ойлгоно. Тийм учраас тэр халтгчдыг дотогш нэвтрүүлэхээр шийднэ. Ойд манай гол дүр Райны хүзүүнээс нь башаар байв. Тэрээр одоо л түүнийг мэн гэдгийг мэдээд шүдээ зоож түүнийг таниагуудаа өөрийгөө зөвхөн түүнийг нөөц зэсгээ ашиглах боломж хайх оронд манай хүү унаасан хотог руу харна. Тэрээр хотхон дээрх улаан бодисыг хороо гэж асуугаад өмнө нь энэ тод улаан хор харж байгаагүй хэлнэ. Райн түүнийг анхаарсан саничлаа гэж бодоод нуруунаас лог гаргаж түн зүү шитгийг давтна. Гэвч манай гол дүр агаар түүний гарыг бариад авна. Тэр хариулахын оронд хэрэггүй орчлог хийжээ гэж загнаад гараас нь логхыг авч хотхон дээрхтэй ижис хоров гэж асууна. Райныг дуурхаас татгацаад манай хүү түүнийг газар шидэд нүүрнээс нь барьж авна. Тэрээр хуучин өдрүүдээр иргэн санах уу гэж асуухад Райн намайг таг химээ хашгирна. Манай хүү түүнийг амааны гэхэд тэрээр дөрвөөзөж ярхан амланд тооцсон. Гэсэн ч манай гол дүр ямар хор болохыг нь мэдхийн тулд дамсаад үзчих гэж хэлээд логхыг амрын төхөж эхэлнэ. Тэр айсандаа хашгирч эцэст нь үнэнээ хэлнэ. Тэр үнийг тан гэр бүлийн 10 хорны нэг болох гашцооны хор гэж нэршдэг болохыг хэлнэ. Манай хүү 10 хорыг хамаагүй хэрэгж болохгүй сандаг учраас төр зөксөн. Энэ нь жинхэнэ хор болохыг мэдээд тэрээр баярч өөрт нь бас ундаа бөгөөд түнд уус хоног гарч гэж бодно. Райн үнэнээ хэлсэн тал тавихгүйж бууж өгөх эсвэл бусад орчлогчтой тулд ходон төслөхөө санаж болгоно. Манай гол дүр түүнийг үр таамсарсан нүрийг нь улам чанга базаж бүрэн хариултыг хараахан сансаагүй байгаагаа хэлнэ. Тэрээр жигэр гэр бүлтэй хамт
өндөрч байгаа эсэ. Ямар амлаж төгснийг мэдхийг шаардаж хэрэв эргэлзэл хорийг хүчээр цотхоно гэж сэрдүүлнэ. Райн тэр дараа үннийг хэлнэ. Тэд гэрчдийн холбоо тогтоохыг санаж болгосон гэдгийг тэр хүлээн зөвшөөрч жигэш гэр бүл үнэнч байдлыг баталгаажуулахын тулд тан гэр бүлтэй нэгтгэхийг хүсэж байгааг тайлбарсан. Манай хүн нөхцөл байдлыг ойлгоно. Жигэш гэр бүл ирээдүйн цалин өвгийн өдөртөгчтэй гэрчлэх замаар өөрсдийн байр суурийг баталгаажуулахаар төлөвлөж байгааг тэр ойлгоно. Тэгээд тэрээр Райныг энэ саналыг дуртай хүлээн авсан гэж таамаглана. Гинт манай гол дүр ямар ч эргэлзээгүйгээр хориг очино. Райн айсандаа хашгирч юу хийгээд байгааг нь асуухад манай хүү түүнлүү яаж чарсан хүнийг өгөхгүй гэж хэлнэ. Райн ямар ч хор цартмал бий байлаа гэд 10 хорыг тэсвэрлэж чадахгүй гэж бодон сандарна. Тэр түүнийг шатаж өгөхийг хүлээж харах боловч манай хүү зүгээр шихрээд гүзээсхэн шиг амттай байна гэв. Гинт түүний бүх биеийг галт автна. Райн бишрээ харах боловч түүний атгалт сорох шинжгүй байгааг анзаарна. Өдөлгүй галаас хуульж манай гол дүр хэвийн байжтай орно. Тэр гинт маш халуун ногоотой болчихлоо гэж хэлэхэд Райн айсандаа ойлгох шахав. Тэрээр бүх хордон тэсвэртэй бөгөөд ганц амьсгалаараа чаддаг домогт хорны мастрын төвшөнд хүрээгүй бол энэ нь босонжгүй зүйл гэдгийг ойлгоно. Үйл явц улам эрчимжиж эсрэхтэй мөч явтж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны дааслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг хэн нин даруугаар хаж өгье. Таалагдсан бол лайк дарж цавоглоо маань заавал бүртгүүлээрэй.